Нээр чи маргааш амрах хэлв. Ихтэй. Тэгвэл хараа хоёлаа хүүхдүүдээ аваад салхинд гарах гоё. Яг хүүтрхээс өмнө гараа гэж бодчихсон. Хоёлоо тэгвэл маргааш хүүхдэд аваад гараа тэхөө. Тий. За. Хин яра. Оо. Ажлын цаг биш юм чи битээ аваа. За ярьч яриад болохгүй. Бааж хэрлээ. Оо тийм үү. Би ууг нь нөгөөдөр яах юм болж хэрлээ. Оо тийм үү. Дандаа хүний ингэж ажиллаж амрах цагийг зөрчиж их юм. Удлаа үнд охтууд чинь чамайг бүр танихаа боллоо. Юу ч юм байна. Харин дараа дөрөв завтай болчих шүү дээ. Өөр олигтой компаниуд зөндөл ах шүү дээ. Ажил амралтын цагийг зохицуулах, уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр гэр бүл хүүхдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэх нь ажил олгогч таны үүрэг юм. Ар гэртээ санаа зовхгүй, сэтгэл амар ажиллах ажилтны тань сэтгэл болон бүтээмж өндөр байх нь таны ашиг орлогын суурь юм.